Нүд үнэнч чих худалч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Аливаа нэг зүйлийн харагдах бүхэн үнэн байдаг. Нүдээр харсан бүхэн үнэн байдаг. Энэ болгоныг энэ нэвтрүүлгийнхаа сэдвт хөндөж, энэ болгоныг үзэгч олондоо таниулан мэдрүүлэхээр энэхүү нэвтрүүлгийг эхэлж үедээ тун баяртай байна. Учир юу гэвэл энэ нэвтрүүлгийн мөн чанар нь тухайн улс орон, тухайн миний эх оронд юу сайхан харагдаж байна, юу засмаар байна, юуг бид 21-р зуунд илэрхийлэл болгон ард түмэндээ таниулмаар байна гэдгийг л нүд үнэнч чих худалч нэвтрүүлгээр тодтогхон харуулж байгаа байлээ. Анхны нэвтрүүлгээ бүгд найрамдах Солонгос улсад хийсэн, хоёр дахь нэвтрүүлгээ Америкийн нэгдсэн улсад хийсэн. Ингээд улс орон болгоны танин мэдхүйг, улс орон болгоны тэр нийгэмдээ үйлчилж байгаа үйлчлэгээ болгоныг нь эрхэм үзэгчдэд үзүүлж, тэндээс сэрэмжлүүлэх зүйл байна, зөвлөгөө өгөх зүйл байна, зөвлөгөө авах зүйл байна, танин мэдхүй. Тэнд наандаж ихэтэл нийтийн унаан дээр, наандаж ихэд зам харилцаан дээр, наандаж ихэд хүний ёс суртахуун, хууль эрх зүй, тухайн орны хууль эрх зүй хүндээ яаж үйлчилдэг, эннийхээ үр дүнд хүн яаж эрх үүргээ мэддгийг гэдэг тал дээр нь энэхүү нэвтрүүлгийн ноён нуруу тогтож байгаамаа эрхэм үзэгчтэй. Ингээд нүд үнэнч чих худалч нэвтрүүлгийнхаа эрхэм зочин болгоныг танин мэдхүйтэй уулзуулж, танин мэдхүйгээр таниулж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Энэ удаа нүд үнэн чих худалч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. За ингээд 2026 оны 4 сараас эхлээд одоо метро 그 상품은 그렇다 이거죠. Солонгост ийм болсон байгаа. Чухам ягаад гэвэл маш их одоо ачаал ихтэй үед иймэрхүү аюул явуулдаг. Ийм шин aba хараг байр шин санаа ийм гоё. Тэгээ маш гоё. Энд бол яг хөө мэдээч хэрэг настай хүмүүс сон. Бусд нь бол ерөөсөө ингээд зогсоод явна. Маш гоё. Бас нэг ачаалалтай. Гэхдээ энэ ачаалалтай энэ болохоор өглөө нэг 5:30-аас 8:30 за орой энэ удаа бол би азуулж яг ийм метронд суучлаа. Маш гоё харагдаж байна. Гэтэл эндээ бол ингээд яг л нөгөө хэвээрээ суудлаа. Энэ маш гоё санагдаж байна. Ямар гоё өнгө үзэмж. Үнэхээр гоё юм. Маш гоё. Ачаал ихтэй үед. Ингээд Сөүл метро ачаал ихтэй өглөө 20 цагаар 2024 оны 4 сараас эхлээд энэ метрон доторх одоо суудлаа өөрчлөөд ийм босоод суудал хийж эхэлсэн. Тэгээд энд болохоор нөгөө маш их хүн ихтэй үед гэдэг утгаараа зогсоо автахгүй учраас өглөө оройдоо маш их хүнтэй байгаа учраас 2024 оны 4 сараас эхэлсэн бахаач. Ингээд өглөө ихтэй бол маш хол явж энэ маш гоё газар гэж байна. Ийм метротой болсон байгаа. Солонгос улс. Учир нь яагаад гэвэл маш их нөгөө Хай. За яг одоо би ингээд Сөүлийн нэг маш гоё
одоо метронд суудсан байна. Их хол явах гэж байгаа. Тэгсэн чинь азууд ийм гоё метро таарсан. Энэ метроны утга учир нь юу гэхээр маш их ачааллтай үе. Энэ одоо вагоныг метро хэрэглэдэг. Тэгээд энэ чивлээ 2024 оны 6 сараас эхлээд хэрэгжүүлсэн байгаа. Тэгээд ийм гоё юм суучлаа, гоё баяртай байна. Маш хол явж байгаа учраас тэгээд азуулж ийм гоё юм суучлаа. Тэгээд ийм гоё. Баяртай. Ингээд өглөө их тооны 이번 역은 우리 열차의 마지막 역인 маш хол явж байна. Энэ маш гоё газар очиж гэж байна. Allen University. За маш хол Сөүлээс өглөө 5:30-д суусан гэдэг ч ёстой. Тэгээ одоо машин ирж байгааг нь ойрхон ирж байгааг нь тэр бол. Тэгээ энд нөгөө юунод их байдаг юм байна. Нэг цэргийн бааз байдаг юм уу? Дандаа цэргүүд их байх шиг байна. Тэгээд энд гоё юм байдаг гэсэн. Хамгийн гол нь би тэгэхээр энд бас зориод ирсний утга учир нь нэг маш гоё үйл ажиллагаа бэлтэж байгаа юм. Тэгээд хэр хоорондоо бас ийм гоё газрыг үзээд ерөөсөө маш их тийшээ явдаг би. Тэгээд эн чин явуултын хугацаа гэж нэг их байдаг. Тэгээд тэргээрээ ингээд бодоод яваад нэгэнт ирсэн чинь маш олон гоё газраар энэ яваад танин мэдхүүгээ хийгээд ингээд зөндөө олон орчин цагийн бүхэл ямыг одоо хэн нэгэндээ болон өөртөө танилцуулж явж байгаа юм. Энэ бол танин мэдхий маш гоё юм хийнэ. Бидний байгаатай ойрхон байна. Гэтэ энэ юу ч юм хатархаг юм уу тэгээд нөгөө юугаар авчихтай. Нөгөө юу лээ? Салхин сэнс үү? Биш. Тийм, салхин сэнс тэгээд хамгийн алдартай нөгөө юу хуш моднууд хамгийн ихтэй. Хуш модны самар гэдэг тийм олон юм эндээс гардаг. Моос ахны бүтээгдэхүүн эдрээр хамгийн алдартай. Энэ хот уу? Энэ хот чинь нөгөө нэг одоо нуур далаа нь юугаар сонин сайхан юу үлээ? Түүхэн талаасаа. Тэр гэрлийг асааж шин. Түүхэн талаасаа юу лээ энэ нуур чинь? Одоо энэ хангин чинь угаасаа бидний энэ байгаа энэ вулкан юу гэдгээсээ вулкан гол гэдэг чинь бас хангингаар урсаж явдаг тийм ээ. Тэгээ ямар ч тач эндээс бол Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн судалгаа шинжилгээний байрыг одоо тэр цаана харагдчихэв. Тэрийг бүр ингээд бүх эрдэмтэн докторуудыг энэ газар авчруулад хамгийн бид шилдэг гэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд ер нь эндээс үүсэлтэй. За энэ хотоос үүсэлтэй. Тэгээ энэ чинь нөгөө өмнөд Солонгостойгоо ойрхон тий? Хойд Солонгостойгоо хамгийн ойрхон байдаг газар. За энийг хараа ингээд сал гол гатлаад сал нь явчихж байгаач. Ингээд юм. Зарим батж ирж байгаа. За. Ингээд. Гол гатал. Энэ пусан
Бусан гомон гоё шүү. Нөгөө нэг Бусаны энэ юу алга байна? Одоо энэ Бусан буюу энэ том онгоцнууд шүү дээ. Тэгээ тэр нэг онгоц үйлдвэрлэж байгаа хэсэг идэр шүү дээ. За тийм байна. За энэ тэр тэгтэл Бусан юм байна. Тийм байна. Тэр улаан гүр байж гэн Бусан онгоц үйлдвэрлэж байгаа энэ чинь Тусан суу гээд хинэм баталтахын ажиллаж байсан газар. Баталт дээр ажиллаж байсан. Тийм. Энэ нөгөө нэг хараад Тусан үйлдвэрлэж ажиллаж байсан газар юу? За тэгэхээр энэ хүү дугаараар юу үзүүлэх вэ гэхээр Бусан хотоор аялсан одоо тэмдэглэл болон заавал очиж үзэх ёстой газруудыг та нартай танилцуулъя. За Солонгосын ер нь аялсан хотуудын бүр хамгийн таалагдсан газар нь энэ Бусан хот байсан. За нэгдүгээр street food. За ер нь бол нөгөө кинонд дээр хардаг байсан хоолнууд тий яг тэр орчинд бүрдүүлсэн. За тэгээд та бүхэн манаас нэг хоолыг сонирхорой. Хямдхан дээрээс нь маш гоё амттай байсан. За тэгээд ер нь бол хэд хэдэн төрлөөс нь хэдээд үзэхэд ер нь хэзээ харамсгаагүй байсан. За хоёрдугаар гэх юм бол Бусаны хамгийн алдартай Хүмүүндээ бич гэж та нар харж байгаа бол энэ иргэдээ яаж хаалмжилж байгаа нь одоо харагдана. За энэ бол хүмүүс маш их ирдэг нөлөө жуулчдаас гадна солонгосчууд өөрсдөө энэ дээр бас амарч ажиллаа тайлж байгаа харагдсан. За гуравдугаар гэх юм бол NC Department Store гэж байгаа. За энд ер нь бол одоо Adidas болон H&M гэх зэрэг ер нь бол олон төрлийн хувцсны брэндүүд яг байсан. За яг доотлынхоо нэг давхар толонгууд эвент хэсэг буюу яг хяндралтай бараа бүтээгдэхүүнээр гаргаж ирсэн байсан. Тэр нь ер нь бол маш боломжийн үнэтэй хувцснууд байсан шүү гэж бас хэлмээр байна. За тэгээ мөн хажууд нь Чатуу Плаза гэдэг бас маш гоё хийцлэлтэй юм маалгаа. Тэгээ та бас ийш ор сонирхож удаж бас олно. Одоо дотроос маш олон төрлийн одоо үйлчлэгтэй гэсэн үг тийм үйлчлэгтэй газар байсан. Дараагийн очих ёстой газар бол Gamcheon Culture Village гэдэг байгаа. За 2009 оноос эхлээд аялал жуулчлалын яамнаас нь тусаад тосгоныг одоо олон нийт болон тосгоны ирээдтэй хөө тосгонууд ингэж арчилж хамгаалж янз бүрийн гоё стилят засаж энийг аялал жуулчлалын бүр нэг төв хэсэг одоо Бусаныг одоо хамгийн өнгөлгөөр харуулсан тосгон болсон байна. За энд ирэх юм бол одоо кафе болон хөөрхөн жижиг стилятууд ийм өнгөлөг байшин та нараас харж болно. За энэ бол мэдээж өнгөлбөргүй байсан. За дараагийн очих ёстой газар гэх юм бол Busan Cable Car байгаа. Нөхөө кабин одоо доош шилэн харагддаг руу болон харагддаггүй хоёрын байгаа. За шилэн харагдсан гэх юм бол хүний 44,000 вон гэсэн. Одоо та харж байгаа ингээд доош шууд шил харагдана. За ингээд нөгөө талд нь очиод бас маш гоё юм харчинтай газар бүтэж авсан. За мөн дээр ингээд олон төрлийн стилят зассан юм адресаа. Ер нь бол ойлголоо нэг цаг орчим бол саатна гэсэн. Энэ арай нар жаргахад очих юм бол бас маш гоё харагддаг. Олон бас зураг авахулах одоо юм хэсэгтэй байсан. За мөн дээрээс нь энэ хүү зургийг аваад өөрсдийнхөө зураг мэйл авах боломжтой байсан. За цагийн хуваарийн хувьд гэх юм бол 8 сарын 31-ний хүртэл өглөө 9-өөс оройн 10 цаг хүртэл ажиллана. За бусад үед нь авах юм бол 9 цагаас оройн 9 цаг хүртэл ажиллах юм билээ. The city of Busan sits on the Korean Peninsula's southeastern coastline, just a short flight from Asian capitals like Beijing and Tokyo, and a 2.5-hour bullet train ride from Seoul. South Korea's largest port and second largest city spreads out along the jagged coastline of the Yeongnam region and rises into a sea of mountains beyond. From the shellfish which drew Paleolithic gatherers to its rugged shores, to the never-ending offerings of the Chagalji fish market. From the Joseon ships of old, to the dockyards which helped drive South Korea's economic miracle, Busan has forever been linked to the ocean. As the world races further into the 21st century, Busan continues to evolve into a haven where hard-working Koreans can let their hair down,
reflect on the past, and peer into the future. While the bustling port underpins Busan's economic vitality, it's the city's beaches which increasingly draw travelers from all over Asia. Just a 40-minute subway ride from Busan Station is the city's star attraction, Haeundae Beach, South Korea's biggest and best-loved beachside hangout. Follow the long sweep of sands eastward to Talmaji Hill, an outlook adored by the wandering poets of yesteryear and the coffee lovers of today. While at Haeundae's eastern end, take the paths through Tongbek Park to APEC House, where Asian and Pacific leaders enjoyed some of Busan's most celebrated views during their 2005 summit. Busan's ever-changing coastline offers scenery and activities to match your every mood. For total relaxation, unroll your towel on the half-moon curve of Gwanganli Beach and enjoy gentle waters, laid-back vibes, and views to Diamond Bridge. If you're looking for adventure, join a charter at the fishing village of Cheongsapo, or step out onto the skywalk at the end of the Yeongho-dong Peninsula and take in the views of the Oryukdo Islands just offshore. Seeking a little enlightenment? Head to Gijang and make a wish at the Haedong Yeonggongsa Temple, one of the few Buddhist temples in Korea built by the ocean. Cross historic Yeongdo-daegyo Bridge and head to Taejongdae Park. It was at these cliffs where, according to legend, gods and goddesses once came to relax, and the 29th king of Silla spent his leisure time shooting arrows into the passing clouds. For today's mere mortals, the park's the perfect place to slip into a slower state of mind as cargo ships journey to far-off ports. The meditative mood continues at Songdo Beach. Step across the swirling waters onto the elevated walkway, whose curves depict a mythical dragon taking flight from its coastal lair. Then let your mind wander and the kids run free at Tadepo Beach. Here, at the mouth of South Korea's longest river, the endless sands and sea mists blur the lines between heaven and earth. While Busan's story has been continually shaped by the sea, it's a city equally defined by its mountains. Just above the port, ride the escalator to the summit of Yeongdusan Park and share the views with the statue of 16th century naval hero Admiral Lee San-shin. On nearby Mount Chonma, take the 20-minute hike to the observation platform to see dynamic Busan spread out before you. In the city's north, climb aboard a cable car for the 5-minute ride to Gunggang Park, the home to Busan's highest peak. Join the thousands of locals who hike here each weekend, exploring the forest trails and walls of Kungam Fortress. The park is also home to Pomosa Temple, whose warrior monks fought off invaders in the 16th century and again in the 20th. Busan never forgets its heroes, and at nearby Cheongmyosa Temple, pay your respects to the spirits of Busan's patriots who gave their lives when their city was besieged by Japanese troops in 1592.
In 1950, Busan was again under siege. At the UN Memorial Cemetery, visit the grave sites of some of the 140,000 troops who formed a last-ditch perimeter around Busan, fighting off waves of North Korean soldiers. Busan was one of the few cities of the south not to fall during the Korean War, becoming a safe haven for over 500,000 refugees. At the UN Peace Memorial Hall, the sacrifices of both combatants and civilians are remembered, as are the stories of suffering from ongoing conflicts around the globe. За алдарт эсбол хараа тэр За 17 За бүгд найрамдах Солонгос улс бол угаасаа яг энэ юугаараа энэ спортоор хамгийн их алдартай байдаг. 18:01. За ингээд энд болохоор Busan owes much to its resilient refugees. Dishes born of post-war hardship have been perfected into culinary masterpieces. An alleyway where a refugee couple sold magazines discarded by American GIs grew into an entire street of bookshops. And a few humble stalls where the newcomers traded life's basics is now one of Korea's biggest and best-loved traditional markets, selling everything from kimchi to sneakers. Busan's refugees first built the portside areas before building hundreds of makeshift homes on the steep, barren hills around the city. After years of keeping their noses to the grindstone, the residents of Gangneung have embraced their creative side, adorning their laneways and walls with artworks which have transformed their neighborhood into one of the city's top tourist attractions. Тэнгүүтээ холбогдох хүн болон тасалж авах хүн рүүгээ би онгоцноос буурчлаа. Уцаа нээлттэй байхаарай. Symbolizes Busan's newfound creative, cultural and entrepreneurial energy which has blossomed all over the city. See this energy in its world-class museums, galleries and festivals. Шар декларацийн хуудас болон асуулгын хуудасаа онгоцны дотор онгоцны үйлчлэгт хараад ирсэн бол бүгдэн байх хэрэгтэй. Бүглөөгүй байвал бүглөхдөө хэдийн яаж бүглэхийг гэвэл өөрийн овон нийт тусны дугаар, эдийн дугаар, ажил мэргэжил foodies and seafood lovers from all over the globe and feel it as the city erupts in light each night, just like the displays of its annual Lantern Festival. За асуулгын хуудасаа бүтлэхдээ бол хамгийн чухал зүйл нь Солонгост очиод байрлах хаяг болон холбогдох хүний утасны дугаар байгаа. Хаяг утас хоёрыг ерөөсөө алдаатай болон зохиол хурамчаар бичиж ерөөсөө болохгүй. Цааш нь засгаад холбогдоод хайлт хийгээд шалгаад үзчихдэг байгаа. Утасны дугаараа бичижтэй өөрийн хамаасан сатан болон очиод байрлах зэвсэг бүтлэн утасны дугаарыг бичиж болно. Хаягийн хувьд хаягаа бүтлэхдээ солонгосоор бичих бол солонгосоор бичиж чадахгүй байвал онгоцны үйлчлэгчдээс тусламж хүсэх боломжтой. Мөн англиар бас бичиж болно. Очиод байрлах зочид буудлын хаяг болон айлын хаяг, хамаатан сатан очиод байрлах айлын хаягийг бичиж болно. Хутлаа хаяг бол ерөөсөө бичиж болохгүй. Цааш нь хайлт хийгээд шалгаад үзчихэж болдог. Тийм учраас маш үнэн зөв тодорхой алдаагүй гаргацтай бичих хэрэгтэй. Эсвэл эмнэлэгт үзүүлэх гэж байгаа эмчилгээний визээр явж байгаа бол эмнэлгийнхээ утасны дугаарыг бичиж болно. Эмчилгээний визээр явж эмнэлэгт үзүүлэх гэж байгаа бол өдрийн цагаар нислэг сонгох нь ер нь хамгийн зөв. Яагаад гэвэл эмнэлэг рүү чинь холбогдоод
Ийм овог нэртэй тэр гэдэг хүн танад очиж имжлүүлэх үгээд иммиграшнээс залгаж үзэх магадлалтай. Залгаад үзсэн чинь шөнийн цаг байлаа. Имлэг нь уцаа авахгүй бол асуудал үүснэ шүү дээ. Тийм учраас өдрийн цагаар нислэгийн цагийг сонгоорой гэж зөвлөе. Дараа нь хамаатан саднуудаа очих гэж байгаа бол уцаа маш зөв тодорхой бичиж өгөөд би тэдэн сарын тэдний өдөр тэдэн цагт буунаа уцаа аваарай гэдгийг хоорондоо маш сайн ярилцаж төлөвлөх хэрэгтэй. Зоч буудал захиалсан бол зоч буудлынхаа хаягийн англи юм уу солонгосоор бичээд утасны дугаарыг нь бичих хэрэгтэй. Утасны дугаар руу иммиграшнээс юм уу шалган нэвтрэхээс залгаж асуухад таны овогны регистрийн дугаарыг хэлээд энэ хүн танад очих уу гэж асуухад тэр зочид буудал тийм ээ захиалга өгсөн гэж хариулт өгвөл ер нь янз бүрийн асуудал үүсэхгүй шалган нэвтрэхээрээ амжилттай нэвтэрчнэ гэсэн үг. За ингээд шалган нэвтрэх цонхон дээр гадаад паспортаа харуулахаас эхлээд хамгийн чухал үед эхэлж байгаамаа. Буцах онгоцны билетнээ харуулна уу гэдэг асуулт, мөн та хэр удаан явах вэ? Ямар зорилгоор ирсэн бэ? Хаанаас ирсэн бэ? Аль улсаас ирсэн бэ? Регистрийн дугаараа хэлнэ үү? Паспортын дугаараа хэлнэ үү? Гэх зэргийн энгийн асуултан дээр нь хариулж чадахгүй сандраал, ээрч цалганаал, уруул амаа хатлал, байж адаа ийш тийшээ хараад өөртөө итгэлгүй байдал гаргаал ивэл энэ нь бол маш болохгүй үйлдэл юм аа. Үүний дараагаар хурууга төхөөрөмж дээр тавина уу гэд тэр аппарат нь монгол хэлээр хэлэх үед асуудалгүй сайхан хуруунуудаа уншуулчих хэрэгтэй. Бас камер руу харна уу гэж хэлэхэд нь малгай масктайгаа ингэж чичрээд яриад байж болохгүй. Малгайгаа авах хэрэгтэй, маскаа авах хэрэгтэй. Тэр хүн рүү шалган нэвтрэх хүн рүү маш өөртөө итгэлтэйгээр их урагшаа хараад маш өөртөө итгэлтэйгээр ярьж тайлбарлаж асуултуудад нь хариулах хэрэгтэй. Солонгосын хэл дээр ямар асуулт асуудаг түүнд хэрхэн хариулах вэ гэдгийг мэдхийг хүсжээ. Энэ бичлэгийг дуусгах үзээрэй. За ингээд Солонгос улсын шалган нэвтрэх дээр шалгуулсны дараа бидний зорилгоор болвол Солонгос улс руу орж өөрийн зорилготой ажил хэрэгээ үйлсээ бүтээх юм аа. Харин гэтэл Инчоны иммиграшны шалган нэвтрэх цаатлын өрөөрөө аваад орчдөг. Ингэж яагаад хүмүүсийг буцаадгаа гэсэн яриа маш их байдаг. Тэр үед яагаад буцаадаг вэ гэвэл холбогдох хүн рүү залглаа нөгөө асуулгын хуудсан дээр бичсэн утасны дугаар руу чинь залгасан ч авахгүй байх тохиолдол эсвэл энгийн хэлбэр асуусан асуултанд нь хариулж чадахгүй байх тохиолдол эдгээр тохиолдлуудад буцаад юм аа гэж ер нь мэдээлэл байгаа. Тэр үед ямар асуулт асуудаг вэ гэвэл за сайн байна уу? Солонгосын Инчоны иммиграшнээс холбогдож байна. Танад тэр овогтой тэр очих уу? Эсвэл танад өнөөдөр ямар нэгэн хүн Монголоос ирэх ёстой юу гэсэн асуулт асууна. Тэр асуултанд нь танаа найз нөхөд ах эгч хамаатан садна нь маш амжилттайгаар тийм ээ манай найз ирнэ, манай ах эгч ирнэ, тэр овогтой тэр 7 хоногийн туршид аялж агаад Латте World үзэн, Камбуку ордон үзэн, Хааны ордон үзэн гэх зэргээр асуултанд нь хариулаад амжилттайгаар хариулж чадах юм бол ер нь ямар ч асуудал үүсэхгүй. За тийм үү, сайхан аялаарай. Ямар нэгэн асуудал гарвал би тантай холбогдъё шүү. Та энэ хүнийг батлан дааж чадах уу гэсэн асуултуудыг асуугаад таны утасны дугаар, овог нэр юм уу, эдгээр бичиг баримтын дугааруудыг асууж юм уу бөглөж аваад тэгээд тэр хүнийхтэй Солонгос улсын хэлээр амжилттай нэвтрүүлнэ. За ингээд ерөнхийдөө зорчигч танаас ямар асуулт асуух вэ? Солонгосоор юу гэж асуух бол гэж санаа зовж байгаа бол одоо тэр бүхнийг тайлбарлаж өгье. Гадаад паспортаа харуулна уу гэдэг үгийг 여권 보여주세요. 네, 여기 있습니다. энд байна гэд паспортаа өгнө. дараагийн асуулт. 당신의 여행 목적이 무엇입니까? таны аялын зорилго юу вэ? 여행하러 왔어요. аялахаар ирсэн. эсвэл 관광 위에 왔어요. 얼마나 오랫동안 계실 겁니까? хэр удаа хугацаанд байх вэ?
7 хоногийн турш байна. 일주일 동안 있을 거예요. 7일 동안 있을 거예요. 7일 동안 있을 거예요. буцах билетээ авч явж байгаа юу? 교국표를 가지고 있나요? 교국표를 가지고 있나요? 네, 여기 있습니다. 설랑버스 가마տն텐 나가요. 한국에 친척이 있습니까? 한국에 친척이 있습니까? 디메바가 네, 있습니다. 아니요, 없습니다. 오그에 байхгүй. айлчлах хугацаанд хаана байх вэ? 방문하는 동안 어디에 있을 겁니까? 방문하는 동안 어디에 있을 겁니까? 서울에 있는 호텔에서 있을 예정입니다. 서울에 있는 호텔에서 있을 예정입니다. 서울д байдаг зочид буудалд байх болно. зочид буудлын захиалгын хуудас байгаа юу? 호텔 예약증이 있나요? 호텔 예약증이 있나요? 네, 여기 있습니다. 아이씨 төлөвлөгөөгөө харуулна уу? 여행 일정을 좀 보여주세요. 네, 여기 있습니다. 인도에나. 돈을 얼마나 가지고 있나요? mөнгө хэр их хэмжээгээр авч явж байгаа вэ? 돈 얼마나 가지고 있나요? 사이 500만 원 авч явж байгаа. 150만 원을 가지고 있어요. 150만 원을 가지고 있어요. 설렁거스 холбоо барих боломжтой хүн байгаа юу? 한국에 연락 가능한 사람이 있습니까? 한국에 연락 가능한 사람이 있습니까? 네, 있습니다. 아니요, 없습니다. 디메 байгаа үгүй байхгүй. анх удаа айлчлах гэж байгаа юу? 처음 방문하신 건가요? 처음 방문하신 건가요? 네, 맞습니다. 디메 아니요, 전에 방문한 적이 있어요. 아니요, 전에 방문한 적이 있어요. 오그에 없는 일주도 했어. За ингээд эдгээр асуултуудаа амжилттай хариулж чадсан бол 즐거운 여행 되세요. амжилттай сайхан аялаарай гэсэн үгийг танд хэлээд таныг өдөж гаргаж болно. За хэрвээ сансан яриг талаар болж Монгол руугаа буцаагдахаар болвол давж заалдах гэдэг юм байдаг гэсэн. Гэхдээ давж заалдах юм бол 2-3 өдөр хүлээлтэн өнгөөлөгч аваа маш их мөнгө ордог гэсэн. Бас Монголоос дахиад виз хүсвэл визний магадлал ер нь жоохон буурчдаг гэсэн. За тэгээд бас буцахаар болвол вэ штэ. Буцахаар болвол буцах өдрийг тань ер нь бараг хийлж өгөхгүй нэг өрөөнд байлгаж агаад тэгээд нэг жоохон кимбаб өгж жагаад хэд хоног байлгаж агаад Монгол руу явуулдаг гэсэн. Монгол руугаа явахдаа гадаад паспортоо өөрийнхөө гартаа авч явах боломжгүй. Солонгосын хэл дээрээс суулаа, Монголын хэл дээр буугаад Монголын хэл дээрээс өөрийнхөө гадаад паспортыг гартаа авдаг гэсэн. Иймэрхүү юм сонсогдчихсэн. За ингээд эцэст нь хэлэхэд явах гэж байгаа бол бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй. Айлд очих гэж байгаа бол айлынхаа хүмүүс, холбогдох хүмүүсийнхаа утасны дугаар мэдээлэлээ маш сайн мэдчих хэрэгтэй. Ойр дотгоны жаа, холын жаа хамаатныхаа хүмүүст очих гэж байгаа бол ойрт холбогдоогүй бол сайн холбогдож ажил төрлийг нь асуух, утасны дугаарыг маш зөв оновчтой бичиж авах. Бас насыг мэдэхгүй байваа, насыг нь их асуудаг гэсэн. Насыг бичиж авах хэрэгтэй, чэйжлэх хэрэгтэй. Утасны дугааруудыг нь гар дээрээч болтугай, эсвэл цаасан дээр ч юм уу маш ойр олон дахин энэ тэндээ керманда хийгээд бичээд аваад яваарай гэж зөвлөмөр байна. Аяллаа зорилгын хувьд солонгосоор бичснийг нь маш их харж үзэж байгаа гэсэн. Солонгос хэлээр их сайн бичүүлээрээ. Гэхдээ тэр
хан голыг үзэн гэдэг юм битгий бичүүлээрээ. Тэр голыг үзэх ер нь нэг ямар хэрэг хан гэдэг үхгүй хан гол гэд тэр хан голын мөрнийг үзнэ гэж бичүүлсэн байсан. Тэр бол ер нь бол жоохон буруу шүү. Тэгэхээр Лоттой World юм уу, Everland үзэн, Минсүгчүний ордон үзэн, Хааны ордон Кёмбукгүнийг үзэн гэх зэргийн Намсан Tower ч юм уу, тиймэрхүү алдартай тийм сайхан газруудыг очиж үзнэ гэж бичих хэрэгтэй. Дэлхийн нэг хүнд ойролцоогоор 120 лего-брик оногдгийг та мэдэх үү? Хоёрыг харьцсан дөрвөн хэмжээтэй 6 ширхэг ижил өнгийн лего-брикийг хооронд нь хослуулах 915 сая арга байдаг. Лего-брик нийт 53 төрлийн өнгөтэй. 2014 онд үйлдвэрлэгдсэн бүх лего-брикийг араас нь залгавал дэлхийг 24 удаа тойрох хэмжээтэй урттай болно. Хэрвээ та 40 тэрбум лего-брикээр цамхаг баривал саранд хүрч чадна. Лего хүүхдийн киноны үзэгдэл бүрийг бодит лего тогтоомоор бүтээж болдог. Хэрвээ та нэг гэртээ бүтээхийг хүсвэл нийт 15 сая 80,330 лего брик танд хэрэгтэй. Дэлхийн нийт хүүхдүүд жилд 5 тэрбум цагийг лего брикээр тоглоход зарцуулдаг байна. Жилд дунджаар 760 тэрбум лего элемент үйлдвэрлэгддэг. За энэ эртний хот тасган. Оо. За. Чэжүү арлаа за. Чэжүү арал дээр байдаг хийд. Тэгээд тэр чэжүү арлын нөгөө нэг усан чумбагч нарын музей. Оо тийм байна. Усан чумбаж байгаа. Одоо тэр чэжүү арлын дэшегээ яваа. Чэжүү арлын туфтай яваа. Чэжүү арлын энэ дотор болохоор юу байдгийг нөгөө одоо нөгөө юу гэдэг үлээ? Моколиа ямар үлээ тийм арх хийдэг тийм уламжлалт аргууд заадаг юм байна лээ. Чэжүү арал. Ой ямар гоё ч юм.